Монгол орны хамгийн гамшиг өсрүүлж байгаа юм бол зам байгаа. Орон нутгийн зам гэж замбрааг ус. Нэг суманд гэхэд жишээ нь 128 га орчим талбай, сумын төвчтэй зөвхөн жоохон сумын төв га талбай зөвхөн зам байх жишээтэй. Тэр бэлчээрийн газар дотор тэр зам чинь ороод явж байгаа. Тийм учраас бид нар бол сум суурин газрын одоо зөв зохион байгуулалтанд оруулах. Ийм одоо газрын төлөлтүүдийг хийхгүй бол алстай бид нар бол ихэнх нутаг маань эрен зам болж гүйцэх магадлал өндөр байгаа. Малаас илүү бэлчээр чинь уулуурхаагаас илүү Монгол орны хамгийн гамшиг өсрүүлж байгаа юм бол зам. Зам дагуу хөрсөн нэвтэрнэ. Тэгээд тэр салхи шуурга нь хуурайшилтай үед давхцаад тэр нь одоо шорон шуурга болоод ингэ явах. Ийм нэгуртаа гэдэг энд бас хэлэх нь зөв баг. Монгол орны үржилчимтэй хөрс ер нь бол зөөгдөж байгаа гэж ерөнхийдөө бол ойлгочих гээд болно. Байгалаа хамгаалж чадвал энэ бол бидний ирээдүй энд байна гэж хэлмээр байна. Хамгаалсан байгаль бидний ирээдүй.